61-р бүлэг. Илүүрхсэн яларт. Ван Юн энэ төвөгтэй газраас хурдхан шиг холдохыг хүсэж байгаа бололтой. Тэрээр Ван Рэний ухаангүй авирлахыг үл тоон, харин ч гинтгэн уурсаж. За болно. Би нэгэнд тэнцсэн гэж хэлсэн. Чамд надад эргэлзэх зүйл байгаа юм уу? Одоо явцгаа. Химэн зандрав. Азнараа химэн Янчин гинт дуурлаа. Янчин, чи одоо юу хийх гээв? Ван Юн хөмсөг зангидан асуув. Янчин ад хуурхан өгүүлрэн. Ван ахлагчаа, та миний тунгалагдвал эмийн чанар, өнгө зүсийг анхааралтай ажиглаагүй юм биш үз. Хэдийгээр энэ нь нэгдүгээр зэрэглэлийн дээд түвшний юм боловч найруулах үйл явц өөгүй бол эзэн бүтээгдэхүүн нь нэгдүгээр зэрэглэлийн төгс юмнээс нэг их дутхгүй байх ёстой. Чанар, өнгө үзэмжийн хувьд та минийхийг дутуу өнцөхгүй байлгүй дээ, тийм үү? Үүнийг сонсоод Ван Юны царай барив. Ян ахлагч ч мөн адил гайхшралд орлоо. Учир нь Ян чиний найруулсан тунгалагдвал эмийн өнгө зүс, чанар нь түүний өөрийнхтэй яг ижтгэн харагдаж байв. Ян ахлагчийн хувьд энэ бол түүний гол нэрийн эм, тул ийм түвшинд хүрэх нь хэвийн зүйл. Гэвч Ян чин яаж ингэж чадваа? Нэгэн аимшигтай таамаг түүний толгойд гясхив. Ян чин ердөө хитгэн удаа дахтаад л түүний олон жил зүтгэж эзэмссэн ур чадварыг өөгүй сурчсан юм биш үз. Түүний найруулдаг тунгалагдвал эм хэдийн оргил түвшиндээ хүрсэн байсан шүү дээ. Эн чин үзэгчд ч мөн адил нэг зүйлийг анзаарч эхлэв. Тунгалагдвал эм хэдий дээд түвшнийх боловч Ян чиний гаргаж авсан эмийн чанар дэндүү сайн байна. Энэ бол Ван Рэний дээд хэмнээс огтхон ч тутахааргүй харагдаж байна шүү дээ. Үннийг хэлэхэд Ян чин ганцхан ширхэг ийм юм найруулсан байлаач тэнцсэнд тооцож болохоор байна. Ван Рэний эм чанарын хувьд үүнтэй харьцуулахад тааруухан байна шүү дээ. Харин Ян чинийх бол жинхэнэ шилтгэн химэн нүд хорцныг нь дүгнэлээ. Хүмүүсийн яриаг сонсох тусам Ван Юны царай усан бүр бараана. Ван Рэний хувьд бол бүрж итгэж ядж байлаа. Яаж юм байж болох юм? Би яахаараа ялагддаг юм? Би дээд химийг найруулсан. Үүнийг найруулж чадвал ялах ёстой байсан юм биш үү? Та нар шиг гадны хүмүүс битгий донгос. Ван Рэнийг инхүү ухаангүй авирлахыг хараад Ян ахлагч хүйтнэр. Ван Юн ах минь, та бас гадны хүн үү? Эсвэл хүмүүс чанараа худалдаж худал яах гэж байна уу? Гэв. Ван Юн таасамжгүй байдлаа нуулгүй. Яалтчгүй дээдэх бол төгс зэрэглэлийн юм. Харин тунгалагдвал бол дээд түвшнийх. Зэрэглэл нь өөр. Тийм болохоор миний дүгнэлт буруу биш. Хэрв Ян чин 3 ширхгийг гаргаж ирсэн бол түүнийг ялагчаар тодруулж болох байлаа. Ердөө 2 ширхэг байгаа тохиолдолд энэ бол тэнцээ. Ван Юн мэс чанараа худалдаад эхэллээ. Үүнийг тэнцээ гэж нэрлэх нь зүгээр л өөрсдийгөө өмөрсөн утгагүй яриа. Би Ван Юны оронд байсан бол ичсэндээ газар дагуур очих байлаа. Ван овгийнхан ямар ч ичих буцчихаагүй юм а. Ван Юны хэлсэн үг олон нийтийн дургуутслыг төрүүлв. Ухаантай хүн бүр Ян чинийг ясныг харж байлаа. Ван Юн ч өөрөө мэс чанараа худалдаж байгаагаа мэдэж байсан ч түүнд өөр зам байсангүй. 3000 сүнслэг чулуу гэдэг бол бага мөнгө биш. Түүний ард Ван овг байгаа тул Ян овгийнхан зүгээр л шударгаас яриад бүхнийг өөрчилж чадна гэдэгт тэр итгэхгүй байв. Хүч чадал байхад үнэн гэдэг зүйлийг Ван овг хялбархан мушгин гуйвуулж чадна гэж тэр дотроо сэтгэн ижтэй инээмсэглэв. Гэтэл түүнийг ийм бодож байтал Ян чин гинт чангаар инээж. Тэгэхээр Ван ахлагчаа, хэрв би 3 ширхэг тунгалагдвал эм гаргаж ирвэл би ялна гэсэн үг үү? Мэдээж хэрв чи 3-ыг найруулж чадсан бол химэн Ван Юн хариулв. Заавал урдчилсан нөхцөл тавиад байх шаардлагагүй дээ гэж Ян чин хинэггүйхэн өгүүлээд эмийн данх руугаа гараа алгуурхан оруулж дахин нэг тунгалагдвал эм гаргаж ирв. Өмнөх хоёртойгоо нийлээд нийт 3 ширхэг. Юу? 3 ширхэг тунгалагдвал эм. Энэ мөчөд бүгдийн нүүрний хувирал хяналтаас гарлаа. Ян ахлагч энэ дүр зургийг хараад дотроо энэ жаал анхнаасаа л 3 эм найруулчаад Ван Юныг булхаацахыг нь хүлээж байж шүү дээ. Хоёрхан эмийг үзүүлж Ван Юныг ядалтын нөхцлөөр хэлхийг нь хүлээж байгаад эцсийн мөчөд жинхэнэ тоог нь гаргаж ирлээ. Химэн өөртөө шивнэн гашуун инээмсэглэв. Тэр Ян чинийг улам бүр биширч байлаа. Зөвхөн зөрөгтэй байгаад стратегийн ухаангүй бол хол явахгүй. Харин өнөөдөр Ян чин өөрт нь төрлөх авьяасаас гадна алсын хараа, арга мэх байгааг бүрэн батллаа. Жинхэнэ суутан, эмийн эрдэм, пулааны урлаг хоёуланг нь хослуулж дээр нь ийм ухаантай байна гэдэг. Манай Ян овг үнэхээр их овгуудын нэг болж магадгүй химэн Ян ахлагч дотроо багтан бодов. Урам тунгалагдвал эмийг үзүүлснийхээ дараа Ян чин алгуурхан өгүүлрэв. За одоо Ван ахлагч миний ярвтыг тооцох болов. Эсвэл Ван Рэнийг үү? Мэдээж та саяхан хэлсэн үгээ мартаагүй байх гэж найдаж байна. Энэ үгс нь Ван Юныг южилсэн хатгалт байлаа. Ван Юны царай ногоорч, дараа нь хөхөрч, яг л хүн даалгадуулсан мэт болов. Ян чин яг юу хийгээд байна вэ? Энэ бол нүцгэн доромжлол байлаа. Гэвч энэ 3 эмийн өмнө түүний ямар ч арга мэх утгагүй болжээ. Тийм ээ, үнэн гэдэг зүйл ямагт үнэмдэхүй хүч чадлын сүудэрт дарагддаг бол
Одоо Ян Чин тэрхүү няцаашгүй баримтыг нь дэлгэж орхилоо. Ван Юуны царайд ичгүүр тодорсон ч шүд зүүн. Ийм гайхалтай авиас чадварын өмнө манай Ван овог ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга. Өнөөдөр Ян овгийнх нь яллаа. Гэхдээ энэ гутамшгийг бид мартахгүй. Өөр нэг өдөр заавар зөвлөгөө авахаар Ян овгийг заавал зарих болно. Гэв. Бүтчгүй зүйл. Би яаж ядагдтiim? Ван Рэний нүдэн бүлтийж, Ван Юун руу харан хашгирч. Ван авга, та тэдэнтэй хоёрлцсан юм уу? Би яахаараа Ян Чин шиг хог навштай тэнцтiim. Би ялах ёстой. Өнгөрсөн удаа би ялаа бидтэй. Химээн орилов. Дуугүй бол арчаагүй амтэн минь. Эндээс хурдан зайл. Химээн Ван Юун зандраад. Ван Дэ, энэ ичгүргүй дүүгээ аваад яв. Гэв. Энэ үед Ван Дэгийн царайж бариаж Ян Чин рүү нэг муухан харчаад Ван Рэнийг чирэн тэр газрыг орхив. Ян Чинд тэдний жүжиг сонирхохтой байсангүй. Ирээдүйд юу болох талаар би дараа нь санаа зовъя. Харин өнөөдрийн боцоонд би ярьсан. Ван авгийнхан амсандаа хүрнэ гэж найдаж байна. Би ирээдүйг бодож суухаас илүү өнөөдрийнхөө олзонд дуртай хүн. Та юу гэж бодож байна Ван ахлагчаа? Химээн Ян Чин тайван инээмсэглэн асуув. Ян Чиний тэрхүү инээмсэглэлийг хараад үзэгчдийн дунд байсан Фэн Сюэвүү өөрийн ирэхгүй инээд ардав. Тэр Ян Чинийг ядагдах байх гэж ирсэн боловч яагаад ч юм түүний ялгалтанд чин сэтгэлээсээ баярлаж байлаа. Өөрийн мэдгүй тэр Ян Чинийг өөрийнхөө бяцхан дүү мэтээр харж эхэлсэн байв. 62 дугаар бүлэг. Фэн Сюэвтэй холбоотой юу? Ян ахлагч мөн адил. Ван ах минь эр хүний хэлсэн үг эдсэн ирүү гэдэг. Бооцоонд ядагдууд хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн зарчмыг та надаар хизүүлэлтгүй мэдэж байгаа. 3,000 сүнслэг чулуу бага мөнгө бишиж, Ван авгийнхан шиг их айл, үүнд нэг их гар татахгүй байлгүй дээ. Химээн өгүүлэхэд үзэгчид нэрхийтэл инээлдэв. 3,000 сүнслэг чулуу гинэ. Хаха, одоо сонирхолтой болж байна. Ван авгийнхан энэ удаа үнэхээр том алдлаа. 3,000 сүнслэг чулуу гэдэг чинь нэгэн суудныг хүл дээр нь босгох хэмжээний их мөнгө шүү дээ. Хэнийг буруутгах вэ дээ? Ван Юун хэлсэн үгнээсээ буцах гэж оролдоод эцэст нь өөрийнхөө нүрийг өөрөө алгадчихлаа. Манай Ван авгог тийм том аймаг байж хэлсэн үгнээсээ буцна гэж санаа юу? Химээн Ван Юун эргэн тойрны хил амнаас эцсэн нэрэндээ чанга дуугарлаа. Одоо нэгэнт бултах аргагүй босныг мэдсэн тэрээр та нар хурдан 3,000 сүнслэг чулуу бихтэг бас ногоо хаш данхыг нь аваад ир. Химээн зандрав. Мэдлээ. Ван авгийн хоёр зарц эцсэндээ толгой бүхийлэн Ян Чиний дайны олзыг бэлтгэхээр яаран одлоо. Энэ үед Ян Чиний язалт Ян авгийн залуусын баяр хөөргийг туйлд нь хүргэв. Гайхалтай. Чин аха, та үнэхээр гоёмсог яллаа. Ван Рэний царайг хараад инээд хүрээд байх юм. Эхэндээ тийм их зан гаргаад байхаар нь үнэхээр мундаг амт юм байх гэж бодсон чинь ердөөл нэг хүүхэлдэй байж. Юу гэж дэмэрээд байгаа юм бэ? Тэр сул доройдоо биш, харин Чин ах дэндүү хүчтэй болохоор тэр. Чин ах сул дорой нэгнийг яллаа гэд юун сайхан байх вэ? Чин ах бол жинхэнэ суутан. Харин Ван Рэн зүгээр л аавынх нь хүүтэй таарчихсан хэрэг. Химээн Ян имийн нөгөөхийгөө загнав. Ян ууч бас инээмсэглэн. Ян Чин, би энэ удаа чамайг үнэхээр биширлээ. Өө нэрэ, Фэн ахаа ирж байна. Фэн авгийн ахаа байна. Фэн Сюэвүүг дөхөж ирэхэд түүний эрхэмсэг авраа Ян авгийн залуусыг өөрийн ирэхгүй нүдээ буруулсан толгой бүхэлхэхэд хүргэв. Энэ нь яг л хөдөөний залуус хотын ганган бүсгүй өмнө бие барьж буй мэт байлаа. Тэдний хооронд үд үзэгдэх асар том ялгаа оршино. Фэн Сюэвүү бол жижиг дунд авгийн бүсгүйчүүдээс огт өөр. Зөвхөн гоо үзэгслэн төдийгүй эрхэмсэг ярдан төрхтэй нэгэн билээ. Харин Ян Чин бусад шиг сандарсангүй тайвнаар Фэн ахаа гэв. Ян Чин баяр хүргэе. Химээн Фэн Сюэвүү ялдамхан инээмсэглээд. Чиний үзүүлбэр миний төсөөллөөс давлаа. Чамайг ийм гаргууд эмийн мастер гэж сансангүй. Эмийн эрдмээр дагнсан суудан Ван Рэн хүртэл чамд өвдөг сүхтлээ шүү дээ гэв. Фэн ахаа, та намайг хэтрүүж магтаж байна. Химээн Ян Чин даруухан хариуллаа. Дашрамт хэлэхэд ээж маань чиний ачаар өвчнөөсөө бүрэн ангиж ирсэн. Тэр чамайг үргэж дурсаж, чамайг Фэн авгийн өргөнд өрхийг надад тушаасан юм. Тэр чамд үнэхээр ам бүсэг хандаж байгаа бөгөөд чамтай дахин уулзахыг хүсэж байна. Химээн Фэн Сюэвүү эрхэмсэг хатагтай зүгээс ирүүлсэн үнэтэй урилгыг дамжуулав. Дээд зиндааны бүсгүйн ийм өрсөг гэдэг туйлын ховор бөгөөд Фэн Сюэвэ өөрийн байр сууриа доош тулж байж Ян Чинийг урьсан нь хүмүүсийг гайхшруулав. Ян Чин зөвхөн тэмцээнд ялаа зогсохгүй өөр зүйлч хоцсон бололтой.
Фэнс Вэбэ Ян Чинийг ийм их үнэж байгаа хэрэггүй. Ян ахлагч Фэнс Вэбэгийн урилгыг сонсоод эхэндээ бодолд автсан ч гинтхэн гайхаж "Фэн ах, таны ээжийн өвчин Ян Чинтэй ямар холбоотой юм бэ?" гэж асуув. Ян ахлагчаа "Та өөрийнхөө овгийн гишүүн Ян Чинийг эмийн ангаах ухаанд асар өндөр мэдлэгтэйг мэддэггүй байсан гэж үү?" хэмээн Фэнс Вэбэ эргүүлэн асуулаа. Гэхдээ тэр бүсгүй хүн тул маш хянуур байв. Ингэж хэлэхдээ тэрээр дуугаа намсган зөвхөн Ян ахлагчид сонсогдохоор хийсэн юм. Ингэснээр олны дунд хит ихт уйлаан тарихаас сэргийлжээ. Ян Чиний эмийн ангаагч Дайн Медикал гих том фод нь тун эмзэг бөгөөд хэрэв дэндүү олон хүн мэдвэл түүнд аюуд учруулж болцошгүйг тэр сайн мэдэж байлаа. Юу? Ян ахлагчийн зүрх хамаар нь гарах шахаж хүшүүн зогсов. "Фэн ах, та надаар тоглоод байна уу? Ян Чин энэ жаал эмийн ангаагч гэж үү?" Фэнс Вэбэ Ян Чин рүү югөөтэй харж яагаад гэр бүлийнх нь хүртэл түүний энэ авьяасыг мэддэггүйг гайхав. Энэ залуугийн ангаах ухааны мэдлэг хэний заавраар ирсэн бол? Ян Чин нэгэнт нуух аргагүй босныг мэдээд гашуун инээмсэглэнэ. "Ахлагчаа, энэ их урт дүүх. Би танд асхам ахмаар тайлбарлаж өгье" гэв. Төд удалгүй Ян Чин өөрийнхөө бэлтгэсэн шалтгааныг Ян ахлагчид ярьж өгөв. Түүний ярихыг сонсох тусам Ян ахлагчийн царайд гайхшрал, баяр баясгалан хослон тодорно. Энэ залуу өөрт нь дахиад хідэн гинтийн бэлэг барихыг тэр таашгүй байлаа. Эхлээд тулааны урлаг, дараа нь Ван Ренээс илүүрхсэн эмийн эрдэм, одоо бүр эмийн ангаагч гинэ. Энэ хүү яаж ийм их эрдэнэ үртэлж явдаг байна? Энэ эмийн ангаагч гэдэгт итгэхэд үнэхээр бэрх юм хэмээн Ян ахлагч догтлов. Одоо л тэр яагаад Фэнс Вэбэ Ян Чинд ийм үнэтэй урилга илгээснийг ойлголоо. Фэн овгийнхан Ян Чиний авьяасыг хэдийн мэдээд өөрсдийн тар татхыг хүссэн тодорхой. Тэрээр Ян Чин шиг залуу биш тул асуудалд илүү асын хараатай хандав. Фэн овгийнхантай холбоо тогтоох нь муу зүйл биш. Үүнийг бодоод Ян ахлагч "Фэн ах, та хоёрын асуудалд би ахмад хүний хувьд бас хүндлэнгийн хүний хувьд оролцож хэлэх үг алга" гэв. Фэнс Вэбэ ялдам инээмсэглэж Ян Чин рүү харав. Үннийг хэлэхэд тэр хинээс ч айдаггүй ч Ян Чиний өмнө жаахан биеэ барьдаг байв. Өмнө нь ямар ч эр хүн түүний урилгаас татгалзна гэж тэр зүүдэлж байгаагүй тул урилгаа тун харамрдаг байлаа. Харин Ян Чин бол онцгой нэгэн. Тэр түүний урилгаас үнэхээр татгалзаж зүрхлэх нэг шиг санагдана. Ян Чин эхлээд татгалзах гэж байснаа хэсэг боцны эцэст толгой бүхийж "Фэн авхан урилгаас би яахан татгалзах вүлээ?" гэв. Үүнийг сонсоод Фэнс Вэбэгийн цээжнийхэн зангилаа тайдагдж гүнзгий амьсгаа авлаа. Ван Юн 3000 сүнслэг чузуу болон ногоо хаш данхыг өгөхгүй гэж хичээсэн ч олон хүний нүдэн дээр арга буюу дургуутсан байж гардуулж өгөв. Ингэснээр Ян Чиний сэтгэлийн завнал нэгээр нэмгэллээ. Өмнөх Ян Чин гэр бүлийнхээ өвийг бооцоонд алдсан нь өвөг дээдсийнхээ босшийг ухсантай адил ичгүүхтэй хэрэг байсан тул тэр яаж ийгээд нөгөө тард агцсан зүйлийг нь эргүүж авах ёстой байсан юм. Дайны олзоо агсан Ян Чин тэнд удалгүй Фэнс Вэбэтэй хамт явв. Үзэгчид нэгэнт тарж Ян ахлагч болон Ян овгийн залуус Ян Чиний явсан зүг рүү удаан хугацаанд дуугүй ширтэн зогсов. Хоёрдугаар ахлагчаа Ян Чин яагаад Фэн ахуйтай хамт явчих вэ хэмээн Ян Юань гайхшигсан өнгөөр асуув. Тэр Ян Чинийг эмийн эрдэмдээ Ван Ренээс илүүрхэж ясанд нь баяртай байсан ч Фэнс Вэбэтэй ямар холбоотойг нь үнэхээр тааж чадахгүй байлаа. Ян Юань эрүүгээ элбэн "Хачи юм а. Насанд хүргэсдийн яслын үеэр гадны олон залуу бүсгүүчүүд Ян Чинтэй ойртох гэж оролцсон ч тэр бүгдд нь хүүтэн хандсан. Гэтэл Фэн ахуйтай аль эртнээс нууцаар холбоотой байсан юм биш үсттэй"